Чонон сахиусны захиас. Бардам зан хүнийг төөрүүлдэг. Даруу зан хүнийг авардаг. Өөрийгөө ялсан хүн л жинхэнэ баатар болдог. Хангай мөндөр ус, уудам талын дунд бүртээ химээх нүүдэгчд авг амьдардаг байжээ. Тэр авгийн хүмүүс ан гөрөө хийж, адуу мал маллан, байгаль дэлхийгээ хүндэтгэн амьдран суудаг байв. Авгийнх нь жил бүрийн намраас эхлэн ан хийж эхэлдэг бөгөөд хэн нь илүү ол зомгтой байж чадна тэр анчин алдар нэр олж авдаг байв. Тэр авгт аргун нэртэй залуу анчин байв. Аргун хурдан морьтой, хурц нүдтэй, сайн харваач байсан ч зүрх сэтгэлдээ нэгэн мууц хүсэл тээдэг байлаа. Тэр авгийнхоо хамгийн алдартай, хамгийн хүчрхэг хүн болохыг хүсдэг байв. Нэгэн өвөл цас ихээр орж ан амтан ховордов. Авгийн ахмадууд байгаль амрах цаг иржээ. Хэрэгцээнээс илүү бүү агна хэмээн авгийн залуучуудад захив. Гэвч аргун энэ үгийг үл тоомсорлов. Би хамгийн том анг агнаж авгийнханд өөрийн хүч чадлаа харуулна гэж тэр боджээ. Өвлийн нэгэн шөнө сарны гэрэлд ан хийхээр ганцаараа уулын зүг тэр мордов. Өөрийн хүчиндээ бардсан тэрээр өөрийн олзоо хайн агоор симээрхэн болгоомжтэйгч нь амтны мөр дагна алхана. Тэр симээрхэн атгасаар уулын цоорхоо руу хартал. Ойн гүнд тэр асар том цагаан чон байхыг олж харлаа. Чоны нүд туйлын хурц бөгөөд бүхнийг ажиглах мэт эргэн тойрны ажин зөөлөн алхаж байв. Аргун тэр даруй чоныг агнахаар шийдэж номоо татаж чонын зүг сум тавь. Тэр мөчөд сум чонын зүг хүчтэй чиглэн харав. Гэвч сум чоныг онохын өмнөхөн салхи хүчтэй босож сум нь хадыг онон хугарчээ. Чон өөрлөө нэрсэн аюулыг мэдсэн ч аргун руу тайван харснаа эргэн мой руу алгуурхан алхав. Аргун бардам зангаа дийлэхгүй чоныг даган явсаар байв. Гэтэл гинт шуурх шуурч эхлэв. Аргун шуурх шуурсан ч чоныг агнах хүсэлдээ хөдлөгдсөн цааш явсаар байв. Нэг л мэдхэд тэр замаа алдаж шуурганд туурчээ. Цас улам ширүүсв. Морь нэцэж аргууны гар хөлдөж хурж эхлэв. Тэр мөчид тэрээр хизүү байдалд орсноо ойлгон өндөрлөг гадар руу алхасаар ойр орчимд хоног төөрүүлэх газар байгаа эсхийг ажив. Гэтэл холоос бүдэг гэрэл үзэгдэв. Аргун тэр гэрлийг харсан даруйда бүхий л хүчээ шавхан тэр гэрэл рүү шуурх сүрэн алхасаар очтол жижигхэн модон овоохоо байлаа. Модон овоохоо руу яваад ортол тэнд буурал үстэй өвгөн галын дэргэд сууж байв. Аргууны харангуутаа чи яасан энд чон агнахаар ирсэн үү гэж асуув. Аргун гайхан та яаж мэдв гэлээ. Өвгөн инээмсэглэн энэ ууланд зөвхөн чам шиг бардам сэтгэлтэй хүмүүс л замаа алдаж миний энэ овооход ирдэм хэмэв. Өвгөн аргууны гертэ урд суулган халуун цай өгч түүнтэй амьдралын тухай ярьж эхлэв. Чамайг харахад чи энэ шиг ганцаараа явж байна гэхээр өөрийнхөө хүчинд их найддаг нэгэн бололтой тийм үү гэхэд аргун би төрсөн цагаас эхлэн ном харвах ан хийхтэй үеийнхнээсээ илүү авьяастай байсан. Тиймээс ч өсвөр насндаа ахас нарыг дагаж ан гөрөө хийж сүүлдээ ахас нарч миний сүүдэрт дарагдах болсон тул би ганцаараа ан хийж ирсэн. Мөн ч олон том ан хийж чадсан шүү гэж өөртөө ихэд л бахтан инээмсэглэн хэлв. Өвгөн аргууныг өгийг сонсоод хэсэг дуугүй сууж байснаа ийхүү хэлв. Хүн хүчтэй байж болно. Гэвч хүчийг зөв ашиглахгүй бол тэр хүч өөрийг нь сүрүүлдэг. Хүн ухаантай байж болно. Гэвч ухаан нь даруй зангүй бол мунхаглалаас ялгаагүй. Хүн алдар нэр хүсэж болно. Гэвч алдар нэрийн төлөө бусдыг мартвал тэр хүн ганцаар үлддэг. Өвгөн ингэж хэлэв. Түүн рүү харан цайгаа зөөлөн оожиж өв. Аргун өвгөний сонсоод хэсэг чимээгүй болов. Аргун өвгнөөс та гэхдээ ойн гүнд ганцаараа энэ овооход байна гэхээр надаас дутхгүй өөртөө итгэхтэй нэгэн биш үү. Би залуу хүн ам туллаа гэхэд амиа аваад гарах чадал надад бий. Гэхдээ таныг харахад их л нас дээр гарсан хүн шиг байна гэхэд. Өвгөн аргун руу их л ширүүн харснаа. Би энд ан хийх гэж байгаа юм бишээ. Харин та нар шиг залуу насны амгоор ойн дунд төөрсөн залуусыг чиглүүлэхээр л энд суугаа нэгнэ гэж хэлв. Аргунч өвгөний үгийг сайн ойлгосонгүй. За хэмээн толгойд охин хэсэг хугацааны дараа овоохон болонд дээлээ нөмрөн унтаадаг. Өглөө болоход өвгөн түүнийг сэрээгээд аргууд алив намайг дагаад яв гэж хэлв. Аргунч үүрээр хандлан амарч чадаагүйч өвгөнийг даган гарч өвгөнтэй хамт уулын орой руу гарлаа. Өвгөн гараа зан түүний хардаа гэхэд түүний агнах гэж байсан цагаан чон зогсож байв. Өвгөн түүнд хандан энэ бол уулын сахиус
чи түүнийг агнах гэж оролдож байдаг тунчиг мунхаг хүү байгаа юм шүү. Хэрвээ энэ сахиус догшин сахиус байсан бол чи бид хоёр энд ярилцаад сууж байхгүй байсан байх. Хүү минь, сайн сонс. Хүч гэдэг дийлэхэд биш, ойлгоход оршдог гэв. Аргун толгоогоо бүхийлгэв. Чи нэр төрийн төлөө биш, өөрийн хэрэгцээ хангахаар ан хийхгүй бол нэг л өдөр догшин сахиустай учран энэ ойд үүрд хоригдох болно шүү. Яг над шиг гэж түүнд хэлв. Аргун ихэд гайхна. Яг тань шиг гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхэд өвгөн түүн рүү харин би яг л чам шиг өөрийн хүчэндээ арахж өөрийгөө хэр хүчтэй гэдгийг харуулах гэж олон ам пасалсан нэгэн. Гэхдээ тэр бүх нэр хүнд хөөж ирсэн амьдрал минь зүгээр нэг хоосон зэрэглээ байсныг би догшин сахиусад сүнсээ хориулах үедээ л мэдсэн юм гэхэд. Аргун анх удаа өөрийн бардам зан ямар аюултайг ойлгожээ. Өвгөнтэй ярилцаад урагшаа хартал чон аргууны зүг ойртон ирж аргууны нүд рүү удаан харлаа. Тэр харцанд уур хилэн байсангүй. Чон түүнд харцаараа Зөвхөн энэ удаа шүү гэсэн ойлголцол өршөөд үзүүлж буй мэт харц байв. Удадгүй чон эргэн ой руу алгуурх матв. Аргун тэрхэн мөчөд өөрийгөө ямар бардам байснаа ойлгож, учир нь чон түүн рүү харахад тэр өөрийгөө ямар өчүүхэн нэгэн бэ гэдгээ тэрхэн мөчөд ойлгожээ. Аргун өвгөнд тадархах гэж эргэн харахад овоо хооч өвгөнч алга байлаа. Зөвхөн цасан дээр чонын мөрөл үлдэжээ. Аргун балмагдан хэсэг зур юутай учирсныг ойлгож чадахгүй. Хэсэгтэй л гүн бодолд оров. Өглөөч болж аргун замаа олон овгийнхоо зүг буцан яв. Аргун овогтой буцаж ирээд өөрт тохиолдсон бүхнийг ярив. Тэр өдрөөс хойш тэр хамгийн их ан хийдэг анчин биш болов. Харин хамгийн ухаалаг анчин болсон юм. Олон жилийн дараа аргун овгийн ахлагч болжээ. Тэр өвгөн болсон хойноо залууст байгаль бол бидний эзэмшил биш. Бидний төр хугацаанд зочлон амьдрч буй гэр юм гэж сургадаг болов. Хүмүүс түүнийг их ан хийснээр нь бус, ихийг ойлгосноор нь хүндэлдэг байв. Тэрээр олон үр хүүхэдтэй болсон ч тэдний түүнд бусдаасаа илүү онцгой чадагтай аж хүүтэй болов. Аж хүү хүчтэй бардан өвөө би хизээ анд явах гэж шалгаах болж. Өвгөнч хүүрүү харин удахгүй явах болно. Бүү яар гэж хэлдэг байв. Гэтэл нэвийн шүн түүний аж хүү аимшигтай хар чон зүүдэлж ойлон сэрв. Түүний аж хүү өөрийн юу зүүдэлсэн аргунд хэлэхэд аргун хүү минь араатнаас бүү. Харин өөрийн дотор буй бардам зан гэдэг араатнаас л болгоомждох учиртай шүү. Хамгийн том дайсан ууланд байдаггүй. Хүний дотор байдаг юм. Хамгийн хүчтэй хүн бол бусдыг ялсан хүн биш. Өөрийгөө ялсан хүн юм. Тэр шүн тэнгэлт тэргэл сар манджээ. Алсад уулын оройд цагаан чон зогсож байгаа мэт санагдав. Аргун инээмсэглэн нүдэ анив. Тэр одоо ойлгосон байхаа гэж уулын зүг зөөлөн шивнэв. Алдар нэр төр зөөрийнх. Эд хөрөнгө салхины тоос мэт. Харин зөв ухаан, даруу зан, байгальтайгаа зөгцсөн амьдрах ухаан л үеийн үед үлддэг ажээ. Түүнээс хойш бүртээ овгийнхэн хүүхдүүдтэй энэ домгийг ярьдаг болсон гэдэг. Чонон сахиусны захиас. Бардам зан хүнийг төөрүүлдэг, даруу зан хүнийг авардаг. Өөрийгөө ялсан хүн л жинхэнэ баатар болдог.